Үгүй нэрнгээсээ л яг зүгээр яг үндэ бол теорийн өнөртөө бас санаа зовхгүй л төрлөөр нь авдаг болмоор. Ер нь бол тэгэж л хөрөнгө оруулалт хийж тэр мөнгөийг өсгөмөр байгаа. Анх мэдээж санхүүгийн мэргэжлэр бол сураагүй учраас эхлээд нэгдүгээр курсээсээ орсноосоо эхлээд өөрийн санхүүгээ нэг зөв удирдах сурах юмсан гэж бодож исэн. Тэгээ тэр үедээ бол хувийн хөгжлийн ном, за тэгээд энэ хөрөнгө оруулалтын подкастууд ингээд сонсч ирснээс хойш энэ бол хөрөнгө оруулалт гэдэг ойлголтыг анхаасан. За яг анхны хөрөнгө оруулалт маань бол Голланд банкны хувьцаа байсан. Тэгээд тэр үед нэг 1000 хэдэн 100 төгрөгөөр авч исэн. Тэгээд тэрнээс хойш нэг хэсэг хугацааны дараа унаад тэгээд жоохон эргэлцсэн ч гэсэндээ яг үндэ өөрийнхөө бас нэг уншсан судалсан жижигхэн зүйлүүдээсээ хараад ингээ баг багаар аваад исэн мэдээж бөөн авах боломж бол байгаагүй. Тэгээд яг баг багаар унсан ч гэсэндээ ингээд баг багаар хөрөнгөлөөсөн. Тэгээд одоо ингээд эргээд харахад миний хөрөнгө оруулсан мөнгөн дүн маань бол одоо л ингээд харцангуй өсөж өгсөн байгаа. Тэгээд яг энэ туршлагуудаас суралцаад ингээд судалгаатайгаар ингээд цаашаа илүү ихтэйгээр хөрөнгө оруулагч болох тийм зоригтой болсон. Анх бол хөрөнгө оруулалт дээр зүгээр л өөрийнхөө мөнгийг ингээ зүгээр байлгаад хай хүсээгүй. Тийм болохоор ингээ ядаж надаа баг багаар юм өсөлт хэрэгтэй байсан болохоор хөрөнгө оруулсан. Гэтэ ингээ нөгөө подкастуудаасаа ингээ зөвлөгөөнүүдийг сонсохоор өөрийнхөө юм зорилготой уух юм бол хамаагүй бодит байдаг гэд. Тэгээд миний яг нэг жижигхэн нууц болохоор энэ дэлхийг тойроо аялах сонирхолтой. Гэтэ яг бүр хамгийн яг оч үзэх газар маань бол Нью-Йоркот. Тэгээд мэдээж хүмүүсийн мэддгээр бол Нью-Йорк бол маш өртөг өндөртэй хот. Тэгэхээр надад очиход төсөхийн тулд ойролцоогоор $10,000 хэрэгтэй гэж би төлөвлөсөн. Тэгэхээр 2 жилийн хугацаанд би ажиллаад зүгээр л юм хөрөнгөлүүлээд байх юм бол тийшээ хүрэхгүй юм байна гэдгийг бол ойлгосон. Тэгэхээр цаашаа өөрийнхөө мөнгийг ингэж өсгөөд байх юм бол ирээдүйд 2 жилийн дараа ихэд надад боломжтой юм байна гэдэг зүйлийг олж харсан. Мэдээж хөрөнгө оруулалт гэдэг маань өөрөө тоглоом биш учраас эхлээд сайн ингээ өөрийнхөө хэмжээний зах зээлийг судлах хэрэгтэй. Яг би юу хөрөнгө оруулах уу, юу хөрөнгө оруулахгүй байх уу гэдэг чинь таны шийдвэрээс хамаарах болохоор тэгээд мэдээж хөрөнгө оруулалт гэдэг маань байнгын ингээл нүдэн дээр ингээ мөнгө маань шууд ингээл өсөөл яваад гэдэг зүйл биш юм. Унал төсөл зэрэгцдэг зүйл учраас тэрэн дээр ингээ туршлагачаад ингээ багаар эхлээд тэндээс ингээ суралцаад явдаг зүйл. Тэгээ мэдээж яг нөгөө нэг яагаад би хөрөнгө оруулж байгаа вэ? Яг юуны тулд би тэр мөнгийг өсгөх гээд байгаа вэ гэдэг зорилгоос тодорхойлоорой гэж хэлмээр юм.